За галзуу кино сувагта тавтай морил манайхан энэ удаад Борогийнх нь ярьж өгөхөр сонгосон галзуу кино бол 2025 онд гарсан The First Ride. Задүлэ хідэн нөхдийн хөгжилтэй аяллаа түүхийг сонирхоод үзэцгээе. Галзуу сонирхолтой хөгжилтэй кино байсан болохоор буруу нь яриад үгүй гэж бодлоо. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар сэтгэл зүйн сонирхол бүхий Realist Escape Room-ээр иргэн ирэлт хийж байгаа Quizlab Mongolia. За мөн Unitel хамтран хүргэж байна. За тэгээд та нар маань муу буруугаа буюу галзуу кино сувгаад дэмжихийг хүсвэл subscribe дараагүй болсоо дарсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих байгаа юм. За ингээд олон таван юм нэмж ярьж та нарыг залхаалгүйгээр шууд энэ галзуу сонирхолтой зугаатай киноны тайлбартаа орцгоё. Хугацаанаас 3 сарын өмнө дутуу төрсөн нэг нэрээ хүү инкубаторт хэвтэж байгаагаар кино эхэлнэ. Бяцхан хүү дэндүү жижигхэн байсан учраас совдогч нар тэрнийг амьд гарч чадна гэдэгт нь итгэлгүй байлаа. Харин эцэг эх нь хүүгийнхээ амийг аврахын тулд чадах бүхнээ хийцгэн. Ингээд эцэст нь нэг мундаг удхан дээр очиод эртний нэг нууцлаг зан үйлэг үйлдвэл хүүгийнх нь ам аврагдана гэдгийг сонсчээ. Тиймээс эцэг эх нь эргэлзэх зүйлгүй байраа зараад зарсан мөнгөө нөгөө удганд өгдөг. Тэгсэн гайхамшиг болж тэжүүн хүү амьд гарч чадлаа. Хэдийгээр тэд байраа зараад жижигхэн байранд нүүж орсон ч хүү амьд гарсан учраас аав ээж хоёр нь энэнд огтхон ч харамсдаггүй гэж ярьдаг байлаа. Гэвч тэр үед 250 сая воноор зарсан байр нь одоо 1 тэрбумд хүрсэн гэдгийг аав нь үе харамсангүй ярьдаг байна. Харин ямын хүү баг байхын л бусад хүүхдүүдээс илүү эмзэг мэдрэмтгий юмыг удаан ойлгодог. Тиймээс тэр ичимхий зожиг болж дандаа л ганцаараа тоглодог байж. Тэгсэн нэг өдөр 6 настай ямын хүү дээр өөрийнх нь үеийн 3 хүү ирээд "Чи яагаад дандаа ганцаараа сууж идэв? Чи тэнийг юм уу? Хамт тоглох уу?" гэж асууж. Тэр өдөр ямын хувьд амьдралынх нь хамгийн жаргалтай өдөр байлаа. За тэгээд тэд найзууд болцохож цаг үргэлж хамт явах болжээ. Ямын хүүд яг л шадар 3 цэрэгтэй таарсан Артанян шиг санагдаж байсан тухайга тэр дурсан ярьдаг. Тэд дандаа л бие биенээ явуулж хэн нь хамгийн тэнийг алхам хийхээ үзэж зугаацдаг байлаа. За ингээд ахлах сургуулийн төгсөх анги хүртлээр додон найзалцгаана. Ямины найзуудын нэг тэжон бол хичээлдээ үргэлж мэрийдэг онцсурлагдан гавал нөхөр. Хэрв тэр дүнгээрээ нэгт жигсаагүй л бол дэлхийс үрэх гэж байгаа юм шиг л шаналдаг. Учир нь тэр нэг өдөр Солонгос улсын ерөнхийлөгч болно гэж мөрөөддөг байж. Гэхдээ нөгөө төгөр бусад гавлуудтай харьцуулахад сайн зодолдож чаддаг учраас тэрнийг хэн ч удаж зөрөхөлдөггүй. Зарим гомбок бол найзаасаа тэлсөөрөө. Тэр хичээл хийх үнэн голоосоо дургүй учраас хичээл дээр хараагаараа унтах аргыг төгөлдөржүүлсэн нэг юм байлаа. Тэр бүхэл тэр унтаагаараа бичиж байгаа юм шиг харагдаж чаддаг байна. Унтаахаа гомбок энийг Нирван дүрийг олох гэж нэрлэдэг. Тэдний гэр бүлийнхэн бүхэлдээ улаан буддист, ээж нь хандмаа учраас тэрнийг ирээдүйд мундаг лам болно гэдэгт нь итгэдэг байлаа. Зарим гол дүр юмын өөрийгөө алтан дундаж нэгэн гэж үздэг. Хэдийгээр тэр өөрийгөө царайлаг гэж боддоггүй байсан ч сургуулийнх нь охтууд тэрнийг сургуулийн хамгийн хөөрхөн нь гэж бодцгаана. Тэр бүхэл дэлгүүрт явахад нь эгчнэрээ тоглоомын талбай дээрх хүүхдүүд хүртэл тэрнийг зүгээр явуулдаггүй. Бүгд л тэрнийг хөөрхөн ааштай, тусархаг, царайлаг гэж бодцгаана. Харин ямын битүүхэндээ алдартай DJ болохыг мөрөөддөг байж. За найзуудын хамгийн сүүлийн хийг дужийн гэдэг. Биерхүү дужийн сагсан бөмбөгийн од болно гэж мөрөөддөг. Хэдийгээр тэр амжилт гаргаж багийнхаа ахлагч болтол дэвшсэн ч жилийн өмнө гэмтэл аваад тамирчны карьер нь Кёнцвилма болжээ. Тэгээд тэр дуу муутай дээрээ бүр дуу муутай болсон байлаа. Нэг өдөр ямын найзуудаа дагуулад өөрийнхөө дадлах хийдэг жижигхэн пабад дагуулад ирлээ. Тэр орой гавуулаа тэжон уламжлал ёсороо хичээлээ хийж байсан бол унтахаа гомбок хийцгүүрээд сэтгүүлийн хуудас эргүүлнэ. Харин тэр өдөр сагсчин дужийн шинэ мөрөөдөлтэй болжээ. Тэгээд Юммины нэгэн адил алдартай DJ болох мөрөөдлийг тээх болсон байна. За тэгээд энэ шинэ мөрөөдлөө дужийн эцэг эхтэй хилээд гэрээсээ хөөгддөг. Ингээд зөрүүд дужийн гавал тэжүүний байрны дээвэр дээр майхан засаад сар гаруй амьдэрсны эцэст эцэг эх нь аргагүй эрхэнд бууж өгцгөн. Тэгээд тэр цагаас эхлээд Юммын дужийн хоёр хамтдаа бэлтгэл хийх болж дэлхийн хэмжээний тайзан дээр гарна гэж мөрөөдцгөн. Гэвч тэдний хамгийн анхны тайз нь гавал тэжүүний байрны дээвэр байлаа. Тэгсэн удалгүй найзуудад таагүй нэг зүйл тохиолдно.
Юмны эцэг эх тэрнийг сургуулиа төгссөний дараа Шинэ Зеланд руу цагаачлахаар болсон байна. Иннээс болоод Юмны сэтгэл санааны хувьд хүнд байдалд орлоо. Тэгээд тэд бөөндөө байгаа дээрээ хамтдаа нэгч болоодаа аялалд гарыг гэж тохирчээ. Тэд олон жил найзалсан ч дөрвөлхнээ хизээж аялалд явж байгаагүй. Тэр бүхэл сургуулийн дадлагаар хөдөөж явж үзээгүй байж. Хэдийгээр тэд найзуудаараа гадаад явахыг мөрөөдчихсэн ч ядаж энэ удаад сургуулиараа явах аялалд хамт явъя гэж шийдсэн байжээ. Тэгсэн тэдний аяллаар явахын өмнөхөн Юмминыг сургуулийнх нь хэдэн банд нар нойлын өрөөнд дээрэмдэх гэж оролдлоо. Азуулгад гавал Тэжүүн тэнд найзуудыгаа дагуулж амжиж ирээд тэднийг болиулсан ч нөгөө хоёр нь ягаад ч юм алга болчихсон байлаа. Аргагүй байдалд орсон Тэжүүн нөгөө гурван бандтай ганцаараа цодолчтой дужийн гомбог хоёр ирсэн ч ямар ч нэмэр болсонгүй. Гартаа барьсан зүйлээрээ Тэжүүнийг зохиж эхэлдэг. Ингээд сургууль дээр зодон хийсэн хэрэгээр дөрвөн найз сургуулийн аялалд хамрагдах боломжгүй болцгооно. За тэгэд найзууд яах вэ? Өөрсдөө аялал зохион байгуулж Таиланд явж алдартай DJ нарын тоглолтыг үзэхээр шийдсэн ч тэдний хэндэнч мөнгө байсангүй. Бас эцэг эхэн тэднийг тэгж дураар нь явуулах магадлал 100-аас 1% л байлаа. За тэгэд яах вэ гэдгээ ярилцаж байтал гавал Тэжүүнийг арга бодож олсноо хэлнэ. Энэ бол та муу гуравт миний өгч байгаа сүүлийн бэлэг шүү. Өдөр бүр 3 цаг унтаж хичээл хийвэл юу болдгийг одоо би харуулнаа гэж тэр хэлдэг. За тэгэд гавал Тэжүүн ээжтэй хамгийн дээд оноог авч сургуульдаа од болдог. Харин найзууд нь тэрний энэ амжилтыг сохор аз гэж бодоцгооч байлаа. За тэгэд эцэг эхэн ч их баярлцгааж Тэжүүний найзуудыг эцэг эхтэй нөрж оройжин мах шарж идэхээр боллоо. Тэжүүний аавч тэрээр бүтэн үхрийн мах шарж идэх болно гэдгээ хэлж хүүгийнхээ гаргасан амжилтын хариуд юу хүсснийг нь өгнө гэж амаалдана. Энийг нь хүлээж өссөн Тэжүүн ч найзуудтайгаа хамт Таиланд руу аялалд явмаар байна. Тэгэхэд тэнд байсан томчууд бүгдээрээ шоконд орцголоо. Тэжүүний аавч бантаад "Үгүй энэ удаад боломжгүй. Дараагийн удаа яваарай." Гэхдээ Тэжүүн уурлаад "Үгүй дараагийн удаа гэдэг чинь солонгосчуудын хамгийн хөгдөг хариулт шүү дээ. Дараагийн удаа хоол идэ, дараагийн удаа хамт аялье гэдэл. Гэхдээ тэр дараагийн удаа гэдэг нь хизээ гэдгийг хэн ч мэддэггүй. Дараа гэж яг хизээ гэдгийг тааж мэдэхгүй үстэй. Бид нар одоо төгсөөд бүгдээрээ өөр өөрийн замаар явчвал яаж эргэж уулзах юм бэ? Бид нар сүүлчийн удаа сайхан дурсамж үлдээмээр байна." Гэж хэлээд худлаанаасаа уйлсанд найзууд нь ч хуурамч нулимс дууслуулж эхэлцгэлээ. За байж гараа. Баруун Unitel-ийн дугаар ашигладаг галзуу кино сувгийн үзэгчдэд сайхан мэдээтэй. Юу гэхээр шинэ жилийг тохиолдуулаад Unitel-ийн хэрэглэгчдэд давхар бэлэгтэй урамшуулал цаанчны хэлжээ. Энэ яг гэхээр та Unitel-ийн апп руугаа ороод бэлгээнэ. Урамшуулал дээр дарахад зөвхөн танд зориулсан хөнгөлөлттэй багцууд харагдана. Жишээлбэл энэ дээр 50 ГБ датаг ердөө 10К-гаар авах эрхч гэдэг юм уу? Галзуу хямдаар авах эрхүүд санал болгох юм. Гэхдээ хүн бүрд өөр санал харагдах юм байна. За ингэж болоогүй. Энэ багцыг авах бүрдээ бэлэг нээх эрхтэй болно. Тэгээд нээх бүрд өөр бэлгүүд айхан гарч ирнэ гэж байгаа. Энэ дунд дата ярианы эрх, PlayStation 5, iPhone 17, хосоор аялах эрх гэд 9 журийн янз бүрийн бэлгүүд байгаа юм байна. Unitel app руу ороод хөнгөлтөө багцаа аваад дахин бэлэгтэй болоорой манайхан. Энийг сонсон эцэг эхчүүд нь яахаа зөвлөлдөж эхэлтэл Юмны ээжийн сэтгэл нь хөдлөөд босч ирээд "Би та нарын аяллыг дай. Та гурвын ачаар манай Юмын эрүүл саруул өсөж өдий зэрэгт хүрсэн. Тийм болохоор чөлөөтөө явцгаа." Гэхэд Юмын болон тэрний найзууд баярлсандаа хашгиралдаж эхэлсэн бол Юмны аавал бодлогошроод сууж байлаа. За ингэж хүсэн хүлээсэн өдөр нь болж тэр дөрөв автобусанд суугаад онгоцны буудлын руу явцгаана. Явах замдаа Юмын "Өнөөдрөөс 10 жилийн дараа гэхэд би супер од DJ болцсон. Випер нисэн" гэж найзуудаа амладаг. Энэ үеэр автобус зогсоол түр саадсанд унтайхаа гомбок 0 удсан унгааснаас болоод удаад тэдний гарч иртэл автобус нь ойрхоод явжжээ. Найзууд сандраад автобусныхаараас гүйсэн ч гүйдсэнгүй. За ингэж мөрөөдөл нь биелэх боломжгүй болсонд дөрөв найз дараагийн удаад заавал хамтдаа аялна гэж бие-биедээ амлацгаана. Тэгсэн удалгүй Юмын гэр бүлийн хамтаар Шинэ Зеланд явснаар найзуудаасаа холбоо тасарчээ. Ингээд дөрөв найз тус тусынхаа замыг хөөснөөс хойш 10 жил өнгөрлөө. Гавал Тэжүүн нэг их хурлын гишүүнээ туслах болжээ. Тэмцэгчийн дүрд тоглож байгаа гишүүн нь их хурлын ордны гадаа өлсгөлн зарлж байсан ч өөрт нь нууцаар өгсөн зарим нэг хоол хүнсийг сэмхэн идчихдэг байлаа. Харин энийг нь мэдэхгүй Тэжүүн гишүүндээ хоол өгүүлэхгүй гэж шударгаар зүтгэн. Манай гишүүн ард түмний итгэлийг алдснаас үгснэн дээр гэж үздэг хүн гэж тэрнийг хэлэхэд нөгөө гишүүн ч бандсандаа "Хоол идснээс ухаан алдаж унсан нь дээр" гэж хэлнэ. Гэвч тэр хогийн савнд хайсан шоколад руу харсаар байлаа.
Харин унтаахай гомбок ээжийнхээ суудаг байсан сүм дотор нууцаар шивээсний газар ажиллаулдаг болжээ. Ээж нь тэрнийг загинж буддын шашны замаар явуулахыг шахаж шаардаж байсан ч гомбок лам болохыг ерөөсөө хүсэхгүй байлаа. Тэрээр гавал Тэжун унтаахай гомбок хоёр уулзаж хамтдаа найз сагсчин дужийн дээрээ очноо. Найз нь таталт өгсний улмаас эмнэлэгт хэвтсэн байлаа. Хөөрхий дуужин сэтгцийн өөрчлөлттэй болсон байжээ. Эмч тэрний биеийн байдлыг дээрдсэн учраас удалгүй эмнэлгээс гаргах ёстой болсон гэдгийг хэлж, гадуур байхдаа байнга тайвшруулах юм уух ёстой гэдгийг тайлбарлана. Хэрвээ тэр эмээ таслахгүй уувал эрүүл хүн шиг байж болно гэж эмч үзэж байлаа. Эмнэлгээс гарсан даруйдаа сэтгэл нь тавгуудсан гавал Тэжун найзыг нь эмнэлгээс гарах өдөр хамтдаа хоол идэ гэж унтаахай гомбоктой тохирдог. Ингээд дуужиныг эмнэлгээс гарах тэр өдөр дуужин зурагтаар нэг мэдээг олж үзсэн нь дуужин Юммын хоёрын багада шүтдэг байсан DJ карьерийн сүүлийн тоглолтыг удахгүй Таиландд хийх гэж байгаа тухай мэдээ байлаа. Тиймээс тэрөөрөө сагсчин дуужин гавал Тэжунтай нэг махны газарт орж хоол идэнгээ энэ мэдээний талаар хэлж Юммын лөө залгаж үзье. Гэсэнд Тэжун Шинэ Зеландд одоо шөнө болж байгаа гэж хэлээд халгаасангүй. Тэгсэн тэдний гайхшруулсан явдал болж үсээ хусуулж лам хувцс өмссөн гомбок хүрээд ирнэ. Хоёр найз эхэндээ тэрнийг таньсангүй. Тэгсэн унтаахай гомбок одоо ламхай гомбок болсон нь тэр. Тэгээд тэр сарын дараа сахил хүртэж албан ёсоор лам болох гэж байгаагаа найзуудтай хэлнэ. Тэгээд нөхөр мах идэх хориотой боловч гомбок тэнд суугаад юу ч болоогүй юм шиг л мах идэж эхэлсэнд тэнд байсан хүмүүс бүгд гайхацгаана. Тэгсэн энэ үеэр нэг бүсгүй нүүр дүрэн инээгээд "Ахаа уучлаарай, би жаахан хоцорчлоо" гисэр ирсэнд Тэжуны царай бараалаа. Бүсгүйг Огшим гэдэг. Ламхай гомбок тэрнийг дуудсан байж. Тэжуны дүүгийн ангийн охин Огшим багвайхын гавал Тэжунийг крашилдаг байжээ. Харин Тэжун тэрнийг ерөөсөө тоодгүй байлаа. Тэгсэн нэг өдөр Тэжун гадаа явж байгаад сургуулийн хэдэн охид Огшимыг дээрлэхэж байгаатай таарч. Тэгээд Тэжун тэднийг хөөж явуулаад нэг их зүйл бодлогүй Огшимд "Хэрвээ энэ хэд дахиад чамайг дээрлэхвэл өөрийгөө миний найз охин гэд хэлчээрэй" гэж хэлчихэд яваад өгч. Тэр цагаас хойш Огшим тэрний хойноос бүр шаргуу хөөцөлдөг болж савл хийвэл гэрт нь очиж ээжийнх нь гэрийн ажилд туслах болжээ. Сүүлдээ ээж нь тэрнийг "миний бэр" гэж дуудах болсон байж. Тэжун хичээл хийхэд нь саадуулаад байгааг хэлээд Огшимыг хөөдөг байсан ч цаадах нь "Тэгвэл би бүр илүү хичээж явахад тантай хамт нэг их сургуульд сурна" гэж хэлжээ. Гэвч Огшим хамт сургуульд сурах нь бүхэл их сургуульд орж чадаагүй байна. Гэсэн ч тэр одоо ч Тэжуны араас гүйсэн хിവэрэл байлаа. За ингээд хэд хэсэг сууж ууж суутал Огшимч ширээд ирлээд унаад өгнө. Дараа нь найзууд цаашид яах бодолтой байгаа талаараа ярилцгаана. Энэ үеэр сагсчин дуужин найзуудтайгаа Таиланд руу аялж өмнө нь хийж чадаагүй аяллаа хийхийг хүсэж байна гэж хэлдэг. Гэвч дуужины биеийн байдал докторгүй байсан учраас тийм хоол явах нь аюултай гэж Тэжун үзэж байлаа. Тиймээс дуужин хамт явцгаая гэж хичнээн ятгсан ч Тэжун халгаасангүй. Тэр дуужин гэртээ ирээд Юммын лүү залгасан ч утас нь холбогдохгүй байлаа. Тэгээд тэр Тэжуны байрны дээвэр дээр майхан засаад нэг сар амьдарснаа дурсан санана. Тэр үед дуужин гэрээсээ хөөгдсөн байсан ч гурван найз нь тэрнийг хизээч ганцаар дуулдаггүй байсныг тэр саналаа. Гомбок ээжийнхээ сүмээс хүнжил гудас хулгайлж авчирсан бол гавал Тэжун илүү номнуудаа тэрэнд авчирж өгчээ. Харин Юммын дунжинтэй хамт алдартай DJ болох тухайга мөрөөдөн ярьдаг байлаа. Тэр уулзалтаас хойш удалгүй нэг орой гавал Тэжуны гэртээ оройтод иртэл ламхай гомбок буйдан дээр нь гэрийн эзэн шиг л хэвтэж байлаа. Удалгүй сагсчин дуужин ч нойлоос нь гэртээ байгаа юм шиг гараад ирнэ. Ингээд тэд элдвийг ярилцсны эцэст дахиад л Таиланд явах талаар ярилццгаана. Дуужин хоёр найзаагаа ятгаж "Ганц өдөрч болтугай хамтдаа аялалд явцгаая л да. Би имээ заавал цагт нь ууж гинэ" гэж гуйдаг. Ингээд сэтгэл нь хөдөлсөн ламхай гомбок хамт явахаар шийдэж Тэжунийг ч хүчээр татаж оролцуулахар болдог. За ингээд Тэжун маргааш нь гишүүн дээр очиод хэд хоногийн чөлөө авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд цаадах нь ухаан алдах шахлаа. Гэвч Тэжун бууж өгсөнгүй. "Хэрвээ би найзуудтай өгсөн амлалтаа биелүүлж чадахгүй бол ирээдүйд улс төрч болоод ард түмэндээ өгсөн амлалтаа яаж биелүүлэх юм бэ?" Гэхдээ гишүүн нь уяраад "Би хэлэх үгээ чамаар биелдүүлж яваар юм байна. Чи явж болно. Гэхдээ намын хурлаас өмнө заавал ирээрэй" гэсэнд Тэжунч баярлнаа. Сэтгэл нь хөдөлсөн гишүүн халааснасаа төрөвчээ гаргатал шоколадны цаас газар дунсанд бандсандаа Тэжунд мөнгө өгөөд хөөж явуулдаг. Зарим нөгөө талд ламхай гомбок ээжээсээ зөвшөөрөл авах гэж боо юм болж байлаа. "Ээж, та намайг энэ удаад л явуулчвал би үлдсэн амьдралаа тэр буддад зориулнаа. Харин явуулахгүй бол би Есүст итгэлээ шүү" гэж сүрдүүлсэн. Ээж нь уурлаа тэрнийг зодох гэсэнд гомбок хуруугаараа загалмай гаргаад "Есүс намайг аварсан. Халелуя" гэж хэлчихэд гүгээд явчихдаг.
Энэ үеэр саксчин дүүжийн найзуудтайгаа хамт явах болсондоо баяртай байлаа. Тэгээд тэр онгоцны билетийнхээ зургийг дараад сошиал хаяг дээр анхны аялал гэд оруулдаг. Ингээд тэр гурав онгоцны буудлын дээр баяртайгаар уулзцгаалаа. Хамгийн ихэнд Тэжүүн ирсэн бол Гомбок ээж явахыг зөвшөөрөөгүй учраас би гэрээсээ зугтаачлаа. Гисэр ямар ч чимдаангүй хүрээд ирнэ. Тэгсэн удалгүй чимдаануудаа чирсээр дужийн баяртайгаар хурж ирлээ. Юмыныг ховцлох гэсээр байгаа жоох удчлаа. Гэж тэрнийг хэлэхэд нөгөө хоёр нь гайхнаа. Тэгсэн дужийн мишокон дотроос Юмины нүрийг наасан хүүхэлдээ гаргаж ирсэнд Тэжүүн чи чинь галзуу юм уу? Гэж ууралсанд Гомбок галзуу хүний галзуу гэж хэлж болдгоо маа. Гэж тэрнийг балиулна. Ингээд гурав найз онгоцондоо суугаад баяртайгаар нисцгэнэ. Шөнө болоход дужийн хорхирсаар бүх гэгч нь унтсан бол Гомбокч сурсан зангаараа Нирван дүрийг олжээ. Харин Тэжүүнийг нойл орохоор зогсчүүтэл урдаас нь нойтон хамуу огшим гараад ирдэг. Та гурвыг гадаад явж байгааг мэдсээр хүч би яаж үлдэх вэ дээ? Бити санаа зовоо. Би таныг хамгаална. Гэж хэлэхэд Тэжүүн хэлэх үггүй боллоо. Зангид тэдний онгоцны буудлаас буухад цаг агаар сайхан байлаа. Тэгээд тэдний онгоцны буудлаас баяртайгаар гарч ирэхэд хажуугаар нь зөрсөн нэг эмэгтэй төрөвчөө газар унгаагаад явахыг Тэжүүн хардаг. Тэгээд хойноос нь очиод төрөвчийг нь өгсөнд нөгөө эмэгтэй баярлж тэрэнд утасны дугаараа өгдөг. Гэвч үүнд нь уралсан нойтон хамуу огшим утасны дугаар тэмдэглэсэн цаасыг нь шүүрч аваад залгиж орхидог. За тэгээд удалгүй тэднийг Тай парк гэгч нэг хөтөж ирээд дагуулад явна. Хөтөч нь солонгос хүн байсанд манихад баярлцгаана. Тэгээд тэд задгаа дайвартай машинд нь суугаад хөгжмөнийхөө дууг тултлан чангалаад Паттайя хотын дундуур давхиж эхэллээ. Тэгсэн тэдний баярхаар удаан үргэлжилсэнгүй. Тай парк хөтөч нэг машины араас мөрөгчнөө. Тэгээд хоёр жолооч хоорондоо муудалцсанд Тэжүүн тэднийг балиулахаар Тай парк дээр очиод өөрөөсөө ахмад хүнтэй битгий муудалцаад байл да. Гэж загнасанд цаадах нь уралсандаа Тэжүүнийг ганцхан цохиод ухаан алдуулж орхино. Энэ үеэр цагдаа ирсэнд сандарсан Тай парк далай руу өсөрч ороод сэлээд зугтаачлаа. Ингээд мань дөрөв цагдаатай хэл нэвтэрч чадахгүй байсаар эцэст нь цагдаагийн газарт хүргэгдцгэн. Удалгүй Тай парк өөрөө баригдаж ирээд би ямар ч буруугүй энэ хүмүүс намайг хулгай хийхэд хүргэсэн. Энэ хүмүүс гэр бүлийг минь барьцаалсан гэж хэлдэм байна. Гэвч тэр Тай хэлээр ярьж байсан учраас юу яриад байгааг нь мань дөрөв ерөөсөө ойлгохгүй байлаа. Аз болоход Солонгосын консулын газрынхын ирээд тэднийг өглөөнөө сулалж аваад захиалсан зочид буудалд нь хүргэж өгчээ. Буудалдаа ирсэн даруйда тэд баярлсан ч хөшгөө нээтэл цаад талд нь байрныхаа нь харагдатгана. Учир нь тэд хамгийн хэм дөрөөг захиалсан байлаа. Ингээд тэд шууд далайн ирэг рүү явцгаана. Ламын хувцастай Гомбокт таарсан тайландчууд бүгдээрээ тэрнтэй мэдчилж байна. Энэнд дөргүүдсэн найзууд нь тэрнийг хувцас тайлахыг шаардлаа. Тэгээд тэд далай руу орж жаахан хөөгтүүд шиг л тоглож эхэлцгээв. Энэ бүх хугацаанд саксчин дужийн Юмины чихэмлийг орхилгүй авч явсаар байдаг. За тэгээд хэсэг тоглолтны дараа найзууд далай эргийн нэг уушин газарт сууж байтал тэр газрыг Сильвиа гэдэг нэг солонгос эмэгтэй ажилуулдаг болж таарна. Энийг харсан нойтон хамуу огшим хардсандаа архирах шахдаг. Дугаарыг хамтрагчаар ажиллаж байгаа Quiz Lab нь Нан аимшигын киноноос сэтвэлсэн survival horror төрлийн шинэ escape room-ыг нээжээ. Итгэлээ алдвал сүнсэж алдна. Итгэл чинь чамайг аврах уу эсвэл уздах уу? Quiz Lab. Энэ хүн ямар нэг муу зүйлтэй холбоотой нь гарцаагүй. Кинон дээр иймэрхүү хүмүүс жуулчдыг мансууруулж угаад хулгайлдаг штеп. Гэж тэрний хэлэхэд нөгөө хоёр нь ерөөсөө тоосонгүй. Нөгөө эмэгтэй удалгүй тэдэн дээр ирээд орой шөнийн клубт нь ирэх урилга өгсөнд хоёр найзч Огшимыг залгихаас өмнө урилгыг шүүрэн авцгаана. Тэр Огшим байдгаараа гангалж аваад гурван найзыг дуутахаар очтол нөгөө гурав гэрлээ унтраачихсан ухаангүй унтаж байлаа. Ингээд урам нь хугарсан Огшимыг тэндээс гаргахад гурван найзч ухсхийн босгод хам ганган дээрээ тавиад шөнийн клуб руу явцгаадаг. Хөгжим хангинч гэрэлцсэн клуб руу орсон даруйдаа мань гурав ухаан жолоогүй бүжгэлж эхэлцгээлээ. Саксчин дужийн селфи аваад сошиал хаяг дээрээ постлж амжина. Тэгээд тэд хөлөөрөө толгоогоороо хөл хийж шоудаж эхэлцгэн. Энэ үеэр өндөрт зассан тайзан дээр зогсож байгаа DJ-г хараад саксчин дужийн багын мөрөөдөл нь сэрэгдэг. Энэ үеэр гавал Тэжүүн текэн дээр очиод Сильвиатай таардаг. Тэгээд Сильвиагийн өгсөн коктейлийг уудгийн даван дээр тайзан дээр үүмэн болж байгааг анзаарна. Дужийн тэнд үүмэн дэгдэж байгааг ойлгосон хоёр найзч тэрэн дээр бушуухан очиод тэрнийг дамжилсаар клубээс гарч ирдэг. Тэгсэн дужийн нүдэн цагаанаар эргэж байшингийн дээвэр гэж үгэлж байгааг харсан хоёр найз байдал буруугаар эргэж байгааг ойлгож Тэжүүн эмийг нь авчирхаар өрөөлөгөө яарлаа. Тэгээд тэрнийг өрөөндөө дөнгөж иртэл Огшим орон дээр нь сууж байгааг хараад Тэжүүн цочсондоо хэлэх үггүй болдог. Надгүйгээр явах сайхан байв уу? Гэж Огшим ууралсан ч удалгүй тайвшраад гэхдээ та ямар нэг асуудалгүй иргэд ирсэн юм чинь би уурлахгүй гэж хэлнэ.
Тэжүүнч тайвшраад тэр хоёр хамтдаа Дужины имийг аваад эргээд иртэл клубын гадаа баахан хүмүүс зогссон. Дужины зургийг авч ууралсан гомбог тэднийг болиулах гэж чадахгүй хашгирч байлаа. Энийг харж дэлбэртлээ ууралсан Тэжүүн сандал шүүрч аваад тэдэн лөө дайрч орсонд хүмүүс тарж эхэлнэ. Тэгсэн энэ үеэр цагдаа нар хүрээд ирлээ. Сандарсан Тэжүүн халааснасаа им гаргаж ирсэн ч тэрнийг буу гаргах гэж байна гэж бодоод урд нь зогсож байсан огшимыг сахилгаан борохоогоор буудаад унгачгана. Тэгээд мань дөрөв дахиад л цагдаагийн газарт хүргэтгэхэд нөгөө тай паркж тэндээ байж байна. Маргааш нь Солонгосын консулаас хүн ирээд тэднийг суллаж орой бүр цагдаагийн газарт хонох байсан бол зочид буудал яах гэж захиалд юм бэ гэж дагуурхаад яваад өгнө. Маргааш нь өдөржин бороо орсон учраас тэд буудлаасаа гарч чадсангүй. Өглөөний цайны үеэр огшимын тохой шалбарсныг анзаарсан Тэжүүн тэрэнд тоз шархны лент өгсөнд баярлсан огшим би ер нь өдөр бүр бэртнэ гэж дуу алддаг. Энэ үеэр Тэжүүний дарга нь утастаад тэрнийг толгой төрөөгүй загнаж эхэллээ. Учир нь шөнийн цэнгэний газрын гадаа үүмэн дэгдэж байгаа бичлэг Солонгос даяар таржээ. Ажлаасаа халагдахтаа тулсан Тэжүүн дэлбэртлээ хууралсан бол сошиал хаягийг дагагчид огцон үсэж байгаад Дужийн баяртай байлаа. Энийг харсан Тэжүүн хуурлаад тэрний байнга тэрвэрч яваад байгаа Юммины зурагтай хүүхэлдэг булааж авах гэж оролдсон ч Дужийн хуурлаад та хоёр Юмминаас урвсан. Та хоёр наашаа ирэх гэж байгаагаа тэрэнд хэлэх гэж юусоо оролдог үсттэй. Хамт байхаараа найзууд болчоод хол байхаараа мартчихдээ юм уу? Сургуульд байхад Юмми над руу өдөр бүр залгадаг байсан. Харин та нар тэрнийг ахлах сургуульд байхын л дорд үздэг байсан биз дээ. Гэсэнд Тэжүүн хууралсандаа тэндээс гараад явдаг. Тэр орой Дужины сэтгэл санаа тавгүйсэж Тэжүүнийг дуудаж хашгираад далайн эргээр найс цааш гүйж эхэллээ. Тэгээд эцэст нь Тэжүүнийг ирсэндээ Дужийн гүйж ирээд тэрвэрч аваад намайг уучлаарай. Би амиа бодсон байна. Миний буруу гэж хэлээд уйлдаг. Учир нь Дужийн найзыгаа далай руу ороод живчихчээ гэж бодсон байж. За ингэж найзууд эвлэрч буудалдаа очицгоолоо. Учир нь маргааш тэдний хувьд хамгийн чухал өдөр буюу алдартай DJ-гийн тоглолт болох өдөр байлаа. Гэхдээ найзуудаа эвгүй байдалд оруулахгүй тулд Дужийн тийшээ явах бодлого байна. Гэвч найзууд нь ятгаснаар тэр найзуудтайгаа хамт явхаар болж Юммины чихмлэг үүрсээр тийшээ очдог. Замаргааш нь тэднийг тоглолт болох усан парк дээр очиход онгоцны буудлын гадаа таарсан нөгөө эмэгтэй Тэжүүн дээр хүрээд ирлээ. Энийг харсан огшим дургуутсан бол найзууд нь баярлцгаана. Тэгсэн нөгөө алдартай DJ ирээд нөгөө эмэгтэйг үнсэтгэн. Тэр эмэгтэй алдартай DJ-гийн найз бүсгүй байж. За ингээд найз бүсгүүд нь тусалсанд талархсан DJ тэднийг VIP суудалд суулгахаар болдог. Тэр орой шоу эхлэхэд хаасайгүй салют буудаж, лазерын гэрэл гэлтхэнж, усан буугаар буудаж талбай бүхэлдээ баярлан оволзож эхэллээ. Мань хэдэж хамгийн урд зогсоод Юммины хүүгэлдэг бариад бүжгэлцгэн. Тэгсэн гайхалтай зүйл болж нөгөө од DJ үзэгчдээс хүн дуудаж гаргаж ирэхдээ Юммины хүүгэлдэг барьсан Дужиныг дуудаж таардаг. Дужин ч Юммины хүүгэлдэг барьсаар тайзан дээр гарч ирээд дэлхийд алдартай DJ-тэй хамт тоглож эхэлдэг. Занг тэр багын мөрөөдлөө биелүүлнэ. Энийг харсан найзууд нь ч баяртай байлаа. Тэд хэр удаан ингэж хөгжилдсныг бүү мэд. Нэг мэдхэд бүх зүйл түнэр харанхуйд хожигдно. Тэжүүнийг ухаан орхиод тэдний гарыг хэн нэгэн ард нь хүлээд харанхуй өрөөнд хайчжээ. Тэд хүний наймаачдын гарт орсон нь энэ байж. Тэр газар бол хүний наймаанд өртсөн хүмүүсийн эдэрхтнийг авч өндөр үнээр дамалж зардаг газар байлаа. Ламхай гомбог дараа нь сэрээд юу болсныг эргэж санах гэж оролдож эхэлдэг. Шоу дууссаны дараа тэд Сильвагийн уушийн газарт очоод ууж байснаа саналаа. Харин нойтон хамуу огшийн битүүхэндээ гомдоод тэндээс явцсан байж. Тэгэхэд огшимын хэлж байсан анхааруулга үнэн байсныг тэд ойлгодог. Энэ үеэр огшим зочид буудлын өрөөнд байсан архинуудыг ууж дуусгаад оронд нь ус хийгээд зочид буудлын ажилтнуудыг хуурах гэсэн хэрэгээр цагдаад хүргэгдсэн байлаа. Тэнд байцаагдж байхдаа огшим эрен сурвалжлагдж байгаа хүмүүсийн дундаас Сильвагийн зургийг олж хардаг. Харин нөгөө талд мис засалчид мань хэдийн эд эрхтнийг салгаж авахаар мис заслаа эхлүүлэх гэж байлаа. Гэвч тэд нойрсуулах эмгүү болсон учраас нойрсуулах эмгүүгээр мис заслаа хийхээр шийдэцгэн. Тэдний хамгийн ихний хохирогч нь Дужин. Аз болоход биеийг нь зүсгээс өмнө тусгай хүчнийх нь дайрч ирээд хамгаалагчдыг нь буудаж унгаад дотогшоо орж ирцгээдэг. Мис засалч цагдаа нарыг зогсоох гэж галаар шүршигч ашиглах гэж оролдсон ч цагдаа нар тэрнийг буудаж унгадаг. Ингээд найзууд суллагдсан дараа үе Дужин Юмминыг аврах ёстой. Юмминыг аварцгаая гэж хашгирсанд Тэжүүн тэрнийг болиулах гэж бүх хүчээрээ оролддог. Тэгээд эцэст нь тисгэ байгаад Дужиныг алгадаж орхино. Тэгээд бид тэрнийг тавьж явуулах ёстой гэж хэлдэг. 10 жилийн өмнө тэднийг автобуснаас хоцорсны дараа автобусны жолооч эргэж ирээд тэднийг авсан байж. Ингээд найзууд автобусанд сууж баяртайгаар явж байтал гинэт автобус осолд оржээ. Урд нь сууж явсан Тэжүүн гомбокийг аваад гарсан бол Дужин Юмминыг аваад гарах гэсэн ч чадсангүй. Учир нь Юммины хөл хугарсан байлаа.
Тийм учраас дужийн гүйж гараад тусламж гуйх гэсэн ч автобус дэлбэрээд Юммын амиа алдаж. Иннээс болоод дужийн сэтгэл санааны гүн хямралд орж сэтгцэн орж гарах болж. Надаас сулж та хоёр сайн найзаасаа салсан бидтэй гэж тэр уйлж байлаа. Тэр өдөр Юммыг орхиж явсандаа дужийн одоо хүртэл өөрийгөө буруутгахсаар иржээ. Тиймээс дужийн энэ удаад би Юммыг дахиж орхихгүй гэж шийдэмгий хэлээд шатаж байгаа байшинлаг гүйж ороод Юммины зурагтай хүүхэлдэг чангаар тэрвэрч аваад уучлал гуйж найзыгаа уучлаарай. Найз нь чамайг дахиж орхихгүй гэж хэлээд найзтайгаа өнгөрүүлсэн дурсамжтай мөчүүдээ эргэж сансаар ухаан алдаж ундаг. Азуулхад хоёр найз нь тэнд очиод ухаан алдсан дужиныг дамжилсаар гарч ирлээ. Гэвч Юммины зурагтай хүүхэлдээ ард үлдсэнийг Тэжүүн анзаардаг. Энийг дужийн мэдвэл бүр галзуурна гэж бодсон учраас Тэжүүнч гал дундуур зүтгэсээр Юммины зурагтай хүүхэлдэйг тэврээд буцаад гарч ирдэг. Энийг харсан онцгойгийн ажилтнууд ч 20 жил галаас хүн аврахтаа хүний зурагтай хүүхэлдээ аварч явсангүй гэж хошхонцоодог. Энэ бүх хадал явдлын эцэст тэднийг онгоцны буудал дээр ирэхэд онгоц нь аль хэдийн бүртгэлээ хаажчихжээ. Ингээд ажилгүй болох нь гэж бодсон Тэжүүнийг ойр зур эдэх юм аваад урамгүйхэн эртэл нөгөө хоёр нь цонхоор гайхаад гарчихсан зогсчихвлаа. Учир нь нойтон хамуу Огшим онгоцны талбай дээр очижсэн хөөрөх гэж байгаа онгоцыг саадуулаад зогсож байлаа. За ингээд онгоцны хөөрөх цаг нь хойшилж мань гурав онгоцонд сууж амжихаар болцгооно. Онгоцны буудлын цагдаа нарт чирэгдээд ирж байхдаа Огшим тэднээс гуйж Тэжүүн дээр хурж ирээд "Аха, надад битгий санаа зовоорой. Солонгос руугаа аюулгүй буц. Би таны сонирхдаг бүсгүй биш гэдгээ мэднэ. Би боловсралгүй. Таны нүдэнд бол байдаг л нэг тэнийг охин. Гэхдээ тантай таарсан тэр мөчөөс би тантай үрд хамт байхыг хүссэн. Тийм болохоор та энийг зөв. Ингээд хоёулаа албан ёсоор үерхэж байгаа шүү." гэж хэлээд хуруунда зүүсэн төмөр цагирхыг Тэжүүний хуруунд зөөж өгдөг. Тэгээд хамгаалагч нар Огшимыг чирээд явхад Тэжүүн Огшимын нэрийг чангаар дуудлаа. Энийг сонссон Огшим баярлж "Өнөөдөр бид хоёрын үерхлийн эхний өдөр шүү" гэсэнд Тэжүүн "Гүй, хоёулаа үерхээгүй шүү" гэж хашгирсаар хоцордог. Тэжүүнийг ажилдаа ирэхэд гишүүн нь хитэх хөлснөөс болоод хэвтэрт орчихжээ. Их хурал тэрний хүссэн шийдвэрийг гаргасан байсан ч хитрхээ биеийг нууцсан гишүүн үг хэлж чадахгүй байлаа. Тиймээс Тэжүүн тэрний яриаг орчуулж өгөхдөө энэ бүхэн Тэжүүн туслахын ач гэж орчуулад гишүүнээ "Ямар их магтаал вэ? Танд баярлалаа" гэж хэлсэнд гишүүн нь уралсандаа тааталд өгч орхино. Сарын дараа Огшимыг нутагтаа буцаж ирэхэд тэрний өгсөн бөгжийг гомбок зүүчгсэн байгааг хараад ууралдаг. Энэ үеэр сандарсан Тэжүүн гүйж ирээд бөгжийг нь зүүж Огшимд харуулна. Удалгүй биеийн сайжирсан дужийн ажилдаа орсон бол гомбокч сахил хүртэж лам болжээ. Тэгэд тэд хамтдаа Юммины булшин дээр ирсэнд булшин дээр нь тарьсан мод өндөр мод болон ургасан байж. Тэд уйлах гэсэн ч нэг л болж өгсөнгүй. Найз маань биднийг уйлахыг хүсэхгүй байгаа байх гэж тэд ярилцаад Юммины мод руу далалсаар тэндээс явснаар кино маань конец фильм. За энэ галзуу киноны тайлбар маань энд хүрээд дууслаа. Та нарыг уйдагаагүй хоромхоо хугацаанд ч гэсэн хөгжилтөө байлгаж чадсан гэж найдаж байна. Тэгээд моброгийнхэн тайлбарч гисэн ойлгомжтой байж таалагдсан бол галзуу байла буруу гэсэн комментиг үлдээгээрэй. За тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхэд дуарын хамтрагчаар сэтгэл зүйн сорилт бүхий realist escape room-уудтай Quizlab Mongolia хамтран ажиллалаа. Quizlab нь Данан аимшигын киноноос сэтвэлсэн survival horror төрлийн шинэ escape room-ыг нээжээ. Итгэлээ алдуулсан хүнсээ чалдна. Итгэлчин чамайг аврах уу эсвэл устгах уу? Quizlab. За бас Unitel хамтран ажиллалаа. Борооно Unitel-ийн дугаар ашигладаг галзуу кино сувгийн үзэгчдэд сайхан мэдээтэй. Юу гэхээр шинэ жилийг тохиолдуулаад Unitel-ийн хэрэглэгчдэд давхар бэлэгтэй урамшуулал цаанчны хэлжээ. Энэ яг вэ гэхээр та Unitel-ийн апп руугаа ороод бэлгээнэ. Урамшуулал дээр дарахад зөвхөн танд зориулсан хөнгөлөлттэй багцууд харагдана. Жишээлбэл энэ дээр 50 ГБ датаг ердөө 10К-гаар авах эрхч гэдэг юм уу? Галзуу хямдаар авах эрхүүд санал болгох юм. Гэхдээ хүн бүрд өөр санал харагдах юм байна. За ингэж болоогүй. Энэ багцыг авах бүрдээ бэлэг нэх эрхтэй болно. Тэгээд нэх бүрд өөр бэлгүүд айхан гарч ирнэ гэж байгаа. Энэ дунд дата ярианы эрх, PlayStation 5, iPhone 17, хосоор аялах эрх гэд 9 журийн янз бүрийн бэлгүүд байгаа юм байна. Unitel app руугаа ороод хөнгөлтөө багцаа аваад дахин бэлэгтэй болоорой манайхан. Та нар маань тэгээд сабатраагүй бол саба, дарцсан бол лайк дарахтал тэгээд болоо явчих юм шүү. За тэгээд дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар удахгүй эргээд уулзцгаая.